За сайн уу манайхаа. Бид та бүхэндээ цувралаар дурсамж уншдаг мөрдөгч киног хүргэж байгаа лээ. Өнөөдөр цувралын 3 дугаар хэсгийг ярьж болно. Уламжлалсаар үйл явдлууд нь улмал тарих толгой эргүүлэх шинжтэй болсоор байна. Өмнөх хэсэгт Домбек бяцхан соммигийн дурсамжнаас аавынх нь аллагын хэргийн дараа сэтгүүлч Жууг тэдний гэрийн үүдэн зогсож байгааг олж харсан. Ер нь бол сэтгүүлч Жуу цаазлагч хочид алуурчны цуврал алгуудын талаарх мэдээллийг байнга л хамгийн түрүүнд олоод мэдчихдэг болохыг тогтоосон шүү дээ. Мөн түүнтэй хамт ажилладаг байсан гэрэл зурагч нь хэргийн газар түүний ард нуугдж байсан гэдгийг мэдсэн. Улмаар тэд сэтгүүлчийг зурагчингаасаа мэдээлэл авдаг байсан байж магадгүй гэж үзсэн байгаа. Харин одоо үргэлжлүүлээд киноныхаа дараагийн үйл явдал руу орцгоё. Энэ удаагийн дугаарт Хималая брэнд хамт ажиллаж байна. Эрүүл бие, эрүүл амны хөндөгөөс эхлэлтэй. Хималая брэндийн аюурведа шүдний он найрлаганда 13 төрлийн амгаагч ургамлын найрлагатай тул амны хөндийн бүхий л өвчлөлийн эсрэг үр дүнтэй үйлчлэгээ үзүүлэх болно. Зүгээр л Хималагийн шүдний огоор угаа. You know the plan. You know the plan. Ингээд Жуу сэтгүүлчийн экс хамтран зүтгэгч гэрэл зурагчин Жин Жигю хэмээх нөхөр гол сэжигтнэр тодорч мань хоёрч түүний гэрийн хаягаар давхиад өчтгөө. Гэтэл дээр тэнд ханах гудамжнаас нааш алхах нэг хүн тэдэн дээр хүрээд ирлээ. Бараг л Домбекийг хүлээж өсөн мэт авирлаж бүр дурсамжаа уншуулахаас зайлсхийхэн тэр. Мэдээж тэр бол зурагчин Жин Жигю байсан юм. Соммид түүний байр байдал нэг сэжигтээ санагдсан тул мөрдөн шалгах бага гертэн дуудаж улмаар шүнийн турш нэгжлэг хийдэг ч олигтой юм олдгоо. Гэсэн ч Домбек яаж зүгээр ах вэ? Хамаг ямиг нь ухаж төнгөж явахдаа нэгэн ил зуухыг олж улмаар тэр ил зуухны яндан дотор нь шатуугааг илрүүлээд шатаар дээр шавирсаар нууц дээврийн өрөөнд хүрдэг. Гэхдээ тэгсэн тэр өрөөнд нь янз янзын юмнууд байна. Тахилын ширээ, ясны илтэрхийнүүд, за бараг л бөө мөргөлийн эд зүйлс байж идэх шүү. Яжаатлын Жигю өөрөө өөртөө ярьдаг юм уу хаашийн. Дахиад 3 хүн амнасаа алдна гэд амдаа бовтнох ба тэрийг нь сонссон соммид ийм өгнүүд бол үнэн сэвтэй санагдана шүү дээ. За тэгээд тахилын эслэл үлдэх нэрээр хүний амь хороосон юм биш угаадаа гэж бодоод сомми цагдаа нартаа Жигюг тэр дуранд баримтлах тушаал болгож байгаамаа. Цагдаагийн газарт Домбек өөрийн биеэр Жигюгээс байцаалт авахар болдог ба дахиад зодоонуудын хийхвээ гэж бодсон уу яасан нөөдөл нь Домбекийг бүр гавлсан байгаа нь харагдана. Домбек түүнээс асууж байгаа. Чи хүмүүсийг дахил үлдэх гэж алдаг юм уу? Эсвэл надтай адилхан хүмүүсийн бодлыг уншиж чаддаг юм уу? гэж уцаарлангуй асуухад өнөөх нь ганцаархнаа бүх үннийг мэддэг байхыг хэцүү мэдрэмж өдөргээд их учир итүүлэг яхан тэр. Тэрээр үргэлжлүүлэн надад чам шиг тийм чадвар байхгүй. Гэхдээ би олон цагаар Тэнгэр бурхан залбирч тэднээс үнэн бод мэдээлэл авч чаддаг юм гэж хэлдэг. Одоо эдний дунд нь баг зүүн бэлгийн толон болох гэдэг нь да. Домбек үргэлжлүүлэн түүнээс 20 жилийн өмнө алхан цохилж нас урсан эмэгтэйн дурсамжныхаа талаар асуутал Жигюгийн хүүхэн хараа гинт өөрчлөгдсөн үү? Тэр нас урсан эмэгтэй чинь чиний ээж үсттэй. Тэр эмэгтэй тийм зүйл тохиолдсон чамаас л болсон гин тэрэ. Тэгснэ үргэлжлүүлэн энэ сарыг дуусгаас өмнө чамаас болоод дахиад 3 хүн харгисаар амд насаа алдна гэж авлаа. Үүнтэй зэрэгцээд Жигюгийн гэрээс олдсон яснуудад хийсэн шинжилгээний дүгнэлт гарч тэдэр нь зүгээр л амтны ясны цуглуулга байж таардаг. Домбек хэргийг хариуцаж буй цагдаагийн удирдах ажилтнанд Жигюгийн хэлсэн үгс болох энэ сард дахиад 3 хүн аллагад өртөх тухай дуулгаж Жигюгээс нүд салахгүй байхыг хүсдэг. Гэхдээ л хүн амтны хэрэгт хамааралтай их баримт олдоогүй учраас цагдаа нарын удаа Жигюг суллаж явууллаа. Өнөөхөн цагдаагаас гарахаас өмнө Домбек сомми хоёр та хоёрыг тойроод битүү муу ёрын сүнснүүд эргэлдэж байна. Өнөө өрөө бас нэг аллаг гарч магадгүй. Та нарыг сэргэлж чадна гэж найдаа. Ухааны хилэд яваадаг уу? Гэтэл сомми түүнийг сэжигэрч араас нь цагдаа нараа нууцаар даахыг тушааж гэр орных нь эргэн тойрны камерыг байнгын ажиглалтанд авлаа. Тэгсэн ч онц ностой юм илэрхгүй байсаар хэдэн цаг өнгөрсний эцэст тэдэнд дахин нэг шинэ аллагын тухай мэдээлэл ирдэг. Тэр нь яг л Жигюгийн зөгнсөн ёсоор өмнө Домбект бодлоо уншилж байсан хүн буюу нөгөө алах менежмент компани захир нас орсон хэрэг байлаа. Цаазлагч хочид алуурч нь хүн алахтаа тэднийг бусдад ямар хохируулж учурж байсан яг тэр аргаар нь шийтгэж цааш нь харуулдаг бөгөөд энэ удаа аллаг үлдэж байгаа ихэд дүрс бичлэгийг үлдээсэн байв. Алуурчин алах менежмент компани захирлыг өгтлөн гөвшөж зодсон байх ба шилэн тууссан алуурчны дүс нь ердөл нүднээс нь улаан гэр шиг юм цацардаг хар масктай царай байлаа. Нөгөө талд Жигюг гэрээс огт гараагүй ирнэ аллагыг үрчлэн мэдэж байсан маш сэжигтэй санагдаж байгаа юм. Удалгүй Жигюг гэрээсээ гарсан мэт мэдээлэл ирдэг ба Домбек түүний мөрөөр мөчөхөд нэг хүн амтантай харьцаад байдаг хүн чинь нэгэн баг сургуулийн хүүг хараад учиргүй инээмсэглэж байдаг шүү. Домбек тэдний холбоо хамаарлыг судлахаар зүсээ хувирлаж байгаад хүүд ойртон бодлыг нь уншаад үзтэл хүүгийн ээж нь Жигюгийн цэцэрлэг төрөлн арчил торддог хальт танил хүмүүс болох нь тодорхой болдгоо. Мөн Домбекийн багийн цагдаа нар Жигюг
жигүүг хүүтэй ойр ойрхон уулздаг гэж үтсэн учраас хүүгийн утсанд нууцаар тагнах төхөөрөмж сэм суулгаж амжина. Цагдаа нар үргэлжлүүлэн жигүүгийн үйлдэлийг хянах явцдаа түүний янз бүрийн мэдээлэл хайж хүмүүстэй холбоо ойрхдаа хүүд бэлгэлсэн утсаа ашигладаг гэдгийг тогтов. Мөн тэдний гэр орчмыг ажиглаж байтал жигүүдээр эртний танил хамт ажилладаг байсан сэтгүүлч Жон хурч ирдэг бөгөөд энэ үеэр Домбек Сомми хоёрч тэдний байр байдлыг ажиглахаар давхиад очив. Сэтгүүлч Жо Соммиг харангуутаа танаа авч нь хүртэх ёстойгоо хүртсэн гэдэг хоо чи одоо тэр хэргийг хөдөлцөөр байгаа мó гэж яжсэн үгс шийтгэхэд Домбекийн уур нь хурч нөгөө сэтгүүлчийг барьж аваад баг гүүхнэ. Гэтэл жигүү дахиад л нөгөө хүүтэн хүндий сүнслэг хоолоогоороо чи дахиж бусд хүмүүст хурууныхаа үзүүрийг чүргэж болохгүй шүү. Мэдв. Удахгүй нас орох хүмүүс бүгд чамаар дурсамжаа уншуулсан гэх нэг л шинж тэмдэгтэй байгаад байна гэд нэг тийм зансан байдалтай хэллээ. Энэ явдлын дараа Домбек жигүүг үнэхээр бөө биш бол өөрт нь бодлоо уншуулсан хүмүүсийг таних боломжгүй гэж үзээд түүнийг гүнзгийрэлэн шалгахаар шийднэ. Улмаар Домбек Сомми хоёр жигүүг хэр их зүйл мэддгийг шалгахаар бяцхан хүүгийн уцыг хураах шалтгаан гарган гэрт нь яваад очтгоо. Тэгэд хүүгийн эцэг ихэд жигүүгээс зайгаа барихыг сануулж ээжээс нь яаж яваад тэдний хүлэмжийг арчилдаг болсон талаар лавлав. Хэдэн сарын өмнө жигүү подвол нь уцанд авсан тул хүүгийн аваас усны насоос авчээ. Дараа нь жигүү хүүд илүү гар утсаа бэлгэлж мөн ээжийг нь цэцгийн дэлгүүр ажиллуулдгийг нь мэдээд хүлэмжийг нь арчилж өгөхийг хүссэн байна. Энэ талаар ойлголттой болсны дараа Домбек бодлыг нь уншсан хүмүүсийнхээ нэрсэн жагсаалтыг Соммид илгээдэгч зориуд Соммигийн нэрийг хассан байлаа. Энэ оронд Соммигийн тухай мэдээлэл телевизээр гарч аавынхаа хэргийг өөрөө мөрдөж байгаа нь эрх мэдлээ уруулан ашигласан хэрэг мэт шүүмжил өртөөд амждаг. Үүний улмаас Соммигийн ажил үүргийг шилжүүлэх шийдвэр гаргадаг ба Соммиж том дарга дээр бөөн ууртан очиж уулзаад яагаад ийм шийдвэр гаргасан шалтгааныг нь асуухад хэвлэл мэдээллийн шуугаан намжих хүртэл хэсэг хугацаанд хил амнаас хол байх хэрэгтэй гэх учир хөтөлөг тайлбар хүлээн авав. Гэхдээ дарга нь түүнийг 7 хоногийн дотор цаазлагчийг барьж чадвал эргүүлэн томилох хамлалт өгдөгөө. Соммиг яг өрөөнөөс гарч явахдаа зэрэгцэн даргын нутцанд сэтгүүлч Жуугийн нэрээр мэдээлэл ирж байгаа нь харагддаг ба энэ нь Соммид бас ямар нэгэн сэжиг төрүүлчихэж байгаа юм. Энэ үеэр Домбек Соммид жигүүг ямар арга мэх хэрэглээд байгааг нь олж илрүүлснээ мэдэгддэг. Домбекийн хоёр хамтран зүтгэгчид жигүүгийн гэрийн ойролцоогоос нэгэн агуулга болсон бөгөөд олон жил нэг компани эзэмшилт байсан энэ объектыг өчигдөрхөн сурвалжлагч Жуу өсвөр насны хүүгийнхээ нэрээр худалдан авчээ. Домбек энэ агуулгын өмнөх хэснийг жигүү байсан байж магадгүй мэн таамаглана. Сомми нэгжлэхийг зөвшөөрөл авахар завдагч Домбек тэрийг нь хүлээх цаг алга гэж үзэж шууд агуулга руу нэвтрлээ. Тэнд нөгөө жигүүгийн худалдан авсан байх магадaltaй шинэ усны насоос байх ба цааш нь үргэлжлүүлнэ гэчихэд тэд нэгэн нууц зураг олж хардаг. Тэнд янз бүрийн хувцс, хиймэл нүүр худалд бүхий багнууд болон дээшээ гардаг шат байв. Сомми шатаар өгсөөр гарч ирэхэд яг тэр нь жигүүгийн хүлэмж рүү гарч ирдэг нууц хаалга байж тарлаа. Гэвч энэ үед жигүү аль хэдийн гэрээсээ зогтсон байв. Тусгай багийнхан хүүгийн утасны хайлтын бичлэг сэргээхэд жигүү өмнө нь Босс Чой болон хойд үсгийн ерөнхий прокуроорсан им нарын нэрийг хайсан байв. Босс Чой гэдэг нь хинбэ гэвэл эхний анги дээр гардаг 10 жил баригдахгүй явж байгаад эцэст нь Домбек буулгаж авсан гэмт хэргийн үйл уурхай мафийн толгойлогч шүү дээ. Тэр нөхөр эрүүл мэндийн шалтгаанаар түр шоронгоос гарч гэмт хэрэгээ үргэлжлүүлсэн байдаг. Харин ерөнхий прокурор им өмнө нь Еремийн аллагын мөрдөн байцаалтанд цаат хийснийхээ дараа тушаал дэвссэн хүн юм. Ингээд мөрдөгч дараагийн байг нь экс ерөнхий прокурор им гэж таамаглах боловч Сомми өмнөх алах менежментийн загварлын эргийн газрын зургуудыг үзэж байгаад алуурч нэг дараагийн алгынхаа сэжүүр болгож үлдээсэн байх магадaltaй бэхний тол басгасан байсныг анзаардаг. Ингэснээр тэд энэ шүн экс ерөнхий прокурор ийм биш харин бэхэн үзэг хэрэгэлдэг сэтгүүлч Жуу халагдах магадaltaй гэдгийг ойлгоно. Гэвч тэд дахиад л оройтсон байлаа. Хар нөмрөхтэй нэгэн үйл таних итгээд сэтгүүлч Жуугийн гэрт нэвтэрч ширээн дээрх бэхэн үзгээр нь түүнийг хэрсгийгээр сүлбэж алдаг. Цаазлагчийг зугтах үед Домбекийн багийн 2 цагдаа хэргийн газар дамжиж ирээд алуурчин руу буугаад чиглүүлцгэнэ. Гэвч алуурчин тэдэнд гар өрөмгөц тэдний биеийг гинт хөшөж ямар ч хөдөлгөөн хийж чадхаа байв. Тэд ухаантай байгаа хэдий ч өөрсдөө хин гэдгийг хаана юу болоод байгаа гэдгийг хэсэгтээ ойлгохооргүй төлөвт орсон байлаа. Тэднийг ийм байдалд оруулсан цаазлагч харин бууг нь аваад гал нэхэн тэр. Буун дунаар сэтгүүлчийн гэрт Домбек Сомми хоёр орж иртэл мэдээж сэтгүүлч Жуу аль хэдийн амиа алдсан байх ба. Харин хоёр цагдаа 9 минут байгаа хэрнээ болсон зүйлийн талаар юу ч санахгүй байв. Улмаар Домбек тэдний дурсамжийг унших гэж оролдох зураа тэднийг ийм байдалд оруулж чадсан алуурчин хүний ой санамжийг устгах давгдшгүй хүчин чадалтай болохыг нь ухаардаг. Энэ хэрэгт тэд хамгийн ойрын хүн болох жигүүг сэжиглэх ба түүний гэрийнхээ нууц цонглоор оргон зайсан байх гэж боттол нөгөө жигүүг нь бяцхан хүүтэй тоглоод гэрийнхээ гадна ээж байлаа. Түүнийг олсон Домбек Сомми хоёр ч өөрийг нь сэжиглэж байгааг нууц хаалгүй хэлж орхив. Гэтэл жигүү тэр хоёрын хэлхийг тоожж байгаа юм алга харин Соммигийн аавын үхлийн талаар ам нэв. Тэрээр Соммигийн аавыг шудраг усаар ажилласаа халагдсан 2000 гаруй ажилчдын өмнөөс шүүхт шударгаар мэдүүлэг өгөх ёстой байсан ч хахуул авч худал мэдүүлэг өгснөөс болоод 17 хүн амиа орсон гэх ба тэр шалтгаанаар цаазлагч очиж алуурчин түүнийг 17 удаа хутгалж шийтгсэн гин шүү. Жигүүгийн зөгнөлөөр сүүлд 3 хүн нас орно гэж тооцоосон шүү дээ. Одоогоор алах менежментийн захирал сэтгүүлч Жуу гэд нийт 2 хүн тэнгэрт ивсэн байх ба 3 дахь хохирогч нь Домбект бодлоо уншуулсан хэн нэг хүн байгаа амиа сануулгаж мартсангүй. Мөн эцэст нь жигүү өөрийн бодлоо Домбект уншуулахыг зөвшөөрлөө. Домбект дөнгөж түүний бид хүрэх гэтэл тэдний дэргэд байсан бяцхан хүн хэнсүү Домбектийн гутал руу ус цацаж түүнтэй зэрэгцээд хүүгийн ээж сан тэднийг олоод ирж байгаамаа. Ээж нь
жигүүг хүүхд авч алгууллаа өдөргээд айгүй янзгүй ааш аяг гаргаснаа яваад өг. Жигүү болохоор Домбек Сомё хоёрыг эдний гэр бүлийн өмнө нүүр хийх газаргүй болголоо өдөргээд бас бухимдаад байгаа болтой. Гэхдээ л бодлоо уншуулгыг зөвшөөрлөө. Домбек түүний бодлыг уншиж эхлэмэгц түүний тархинд жигүүгийн зан үйл хийдэг тахлын өрөө тэгснэ нууц хаалга гэх мэт зүйлс харагдаж байснаа сүүлдээ хэн нэг үл таны хар масктай этгээдтэй нүүр тулж удалгүй ухаан алтан онов. За тэгээд манай хүн чинь уламжлал ёсороо 3 хоногийн дараа эмнэлэгт сэрнэ. Тэгсэн тэнд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирсэн хүн түүнийг сэрхий хүлээгээ сууж байдаг ба Домбекийг цаашид хүмүүсийн бодол дурсамжийг уншихаа зогсоохыг сануулдаг. Гэвч Домбек огтхонч тийм бодлого байгаагаа хэлж энэ их чиг баг хөөгд явууллаа. Араас нь түүний хамтрагч 2 цагт орж ирдэг ба Домбекч сэтгүүлчийн аллагаас хойш жигүүд юу тохиолдсныг лавлав. Тэгсэн чинь жигүү нь 48 цаг байцаалтанд байж байгаад судлагдсан байдаг. Гэхдээ хамгийн ашиглалтай нь жигүүг өмгөөлж байгаа хүн сүүлд нөгөө шашны тэргүүнийг өмгөөлөд байсан. За ер нь манай хэдэд байн гай болж байдаг ийм прокурор байвал яах вэ? Мөн Домбек жигүүг өөрийнх нь ой санамжийг зориуд бодлуулж бодол унших үйл ажиллагааг нь дураараа өмгөөлөх чадвартай гэдгийг олж мэдсэн талаараа нөгөө хоёртой хэлв. Нөгөө талд жигүүг мөрдөж байсан цагдаа нар түүнийг алдаж заримынх нь ой санамж хэсэгчлэн алгуулж бүр буу муугаа хүртэл алдсан байв. Үүний дараахан жигүү хар цагаар явж байсан сан аа болон түүний хүү хянсууд нууцаар төхөж нэг л мэтгэд хянсуу хүү гинт ээжээсээ тасран алга утсан байлаа. Хүүгээ алдснаа ухаарах сан аа хам хурдаараа жигүүгийн гэр дахиад очтол өнөөх нь ээжи чинь хийсэн хэргийн төлөөсийг хүүчин төлөх болно. Чи намайг хэн гэдгийг танихгүй байна уу гэж мэгэ аимшигтэй зүйлс яриад эхэллээ шүү. Энэ бас одоо юу хэлтвэ? Энэ хоёр Домбекч тэднийг олоод ирдэг ба сан аагийн бинт хурч дурсамжийг нь хардаг. Нарийн учир нь юу байсан бэ гэвэл энэ жигүү чинь олон жилийн өмнө бяцхан хүүгийн ээж сан аагийн хойд эцэг байсан юм гинэ. Санга 9-наас хүртлээ жигүүг ээжийнх нь алсан хүн гэж сэжиглэж байсан тухайгаа ярьж багада түүнийг бөөгийн хатуу зан үйл үлдэж байгааг нь хараад үхтлээ ээж байсан гэдгийг хэллээ. Тэр зан үлийн дараа ээж нэг залуутай хамт гэрээсээ зогтож төд удалгүй тэд ой модонд дүүжлэгдсэн байдалтай олцсон байна. Цагдаа нар тэднийг амиа оруулсан гэх дүгнэлт гаргасан боловч Санга жигүүг ээжийг нь алсан гэж боцоор иржээ. Бас нэг сони юм гэвэл Санга гэх эмэгтэй одоогийн нөхөр нь ягаад ч юм жигүүгийн гэрийн ойролцоо амьдардаг тэгснээ одоогор гэртээ ийцгүй байгаа гинэ. Улмаар бяцхан хүү хянсуугийн амнаас эрсдэлд ороод байгаа тул Домбек жигүүг дахин цагдан хорих санал гаргадаг ч дараа нь өмнө 2 удаа цагдан хориод амжилт олоогүй тул энэ удаа дэмжсэнгүү. Ер нь бол Домбек жигүүг жинхэнэ алуурчин тэгээд 3 дахь хоригчоор хянсууг сонгосон гэж бодож байгаа ажээ. Дараа нь Сомми Домбектэй уулзаж алуурчныг Домбекээс давсан чадвартай хүн байгаа гэдгийг нь баталж энэ бүхнийг албаар төөрөлд үүсгэх зорилготой хийж магадгүй юм үзнэ. Мөн энэ хэрэг дээр ажиллаж байгаа гол мөрдөгч болох Сомми Домбек хоёр өөрсдөө алуурчны анхны хохирогчийн хүүхдүүд гэж бодохоор энэ бүхэн яавч санамсруу зүйл биш байв. Домбек харин үүнийг тийм гүнзгий зүйл гэж бодохгүй байлаа. Түүний бодлоор жигүүд өмнөх алсан хүмүүс нь хангалтгүй санагдаж улмаар өөрсдийг нь буюу хүүхдүүдийг нь онилж байгаа хэмээн бодно. Энэ ангилалд Сангаач мөн багтах ба түүний ээж болон жигүү нарын хооронд тэдний мэдгүй ямар нэгэн нууц байсан байх гэж таамаглав. Харин Сомми өмнө нь Домбект бодлоо уншиж байсан учраас 3 дахь хөрөгчийг хянсуу хүүш харин өөрийгөө байж магадгүй хэмээн бодж байлаа. За нөгөө талд тусгай багийнхан жигүүгийн гэрийн нууц орц гарцыг бүгдийг нь хяналтандаа авсан байхад жигүү яаж игээд л хинч харагдaltaгүй хонглоос гарч бүр цагдаа нарын машиныг хулгайлаа зогтчихно. Энэ зур Сомми хэрвээ жигүүд хамсаатан гэж байдаг бол тэр нь Сангаагийн нөхөр юм интэй байхаас гарцаагүй учраас энтэй нь хянсуугийн төрсөн эцэг биш бөгөөд өнөөдөр хоол яваад ийцгүй байгаа биш харин жигүү туслах гэд ойр хавьд байх магадaltaй юм үзэж байв. Өнөөрөө хинсүү хохирогчулах магадлал өндөр байгаа тул Сомми хуваараа судалгаа хийсний дагуу Домбекийг жигүү болон интэйгийн нуугдж байх боломжтой газар руу дагуулan авч явна. Энэ үеэр Сангаагийн нөхөр гэртээ үлдээсэн өөрийнхөө уц руу залгаж сандарсан хойлоогоор Сангаад арын хаалгаараа гэрээсээ хурдан гарах зааварчилгаа өгдөг. Төд удлуу эргэн хаалгыг хүчтэй цогч чимээ гарах ба Сангаа очоод тартал жигүү тэдний гэрт орж ирсэн байдаг. Энэ үеэр Сомми Домбек хоёр интэйгийн эзэмшлийн хуучин агуулга руу дахиад очтол тэнд нь хянсуу хүү байсангүй. Харин нэг машин, нэг мотоцикл мөн оос гав гээд янз бүрийн зэвсгэр дүүрэн тавируд байх ба. Энэ үед цагдаагийн багт жигүү Сангааг хулгайлсан тухай мэдээлэл ирв. Аз болохоор цагдаа нарын нэгийнх нь утас нь жигүүгийн хулгайлсан машины дотор үлдсэн байсан тул тэд утасны байршлаар жигүүг инчооны бомбын чиглэл дахиж байгааг илрүүлнэ. Энэ үед нууц агуулгыг шалгаж байгаа Домбек Сомми хоёрт гаднаагаа машины хөдөлгөөр асах чимээ сонсогдох ба тэд араас нь цаг алдалгүй мотоцикл унан хөөсөөр улмаар далайн бомбын ойролцоо хүрээд ирв. Нөгөө талд цагдаа нар зүгтэж байсан жигүүгийн машиныг бүсэн зогсоодог ба сүрдүүлж байгаад хаалгын нэтэл дотроос нь жигүү шарин Сангаа мөн түүнийхүү хянсуу нар ашгүй эсмэнд олдлоо хөрхий. Цагдаа нар Сангаагаас тайлбар авах ба мань хүн жигүү гертэн дайрж орж ирмэгц нөхрийнхээ завраар гэрээсээ зүгтэж гарсан мөн гадаа байсан машин дортол хүн эрүүл саруул байсан тухай хэлдэг. Нөхөр нь түүнд аюулгүй байх цорын ганц зам бол бомбын хөлөг онгоцон цугаад тэндээс явах гэж хэлсэн гэжээ. Яа, хянсууг нууж алга болсон хүн нөхөр нь байж л тээ. Яг үнтэй зэрэгцээ далайн бомб дээр харин хэцүүхэн үйл явдал болж байгаа юм. Нөгөө агуулгын гадна машиндаа зүгтсэн хүн үнэндээ жигүү байсан ба өнөөх чинь машинаас бунгуудаа Домбектэй үзэлцэж бууг нь булааж аваад улмаар сум алдан Соммигийн гарыг бутчихдаг. Домбек жигүүгийг
унаас нь салгаж аваад ан маань үдсэж байтал жигүү бүр хотог гаргаж ирээд Домбек руу дайрлаа. Энэ үед Сомми буудуулсан гартаа ирнэ боломжийг ашиглан жигүү рүү буудаж харин жигүү нөгөө утгаа Домбекийн цэжинд зоогоо тавив. Гэхдээ нээх гүн зоогоог болтой. Домбек цэжнээсээ утгыг суулж гаргаад эцсийн хүчээ шавхаж жигүүг болгож аван машинаасаа гавдаж нүгдэг. Энэ үед Соммид цагдаа нараас Хэнсүү хүүг ээжтэйгээ хэсмэнд олцсон талаар мэдээ ирдэг ба тэдний хил гарч амжаагүй гэдгийг нь дуулгадаг. Гэтэл үүнийг сонсон жигүү жигнээсээ айдас давтаж гэнт шал өөр хүн шиг болчихов. Домбек ямар нэгэн зүйл буруу байна гэж бодоод жигүүгийн дурсамжийг хүчээр уншихад энэ жигүү чинь анханасаа сан аагийн нөхөр Интэд боломжтой аюулын талаар анхааруулж сан аа болон Хэнсүүг авч явж хамгаалах чиглэл өгсөн болж таарлаа. Жигүү гэдэг хүн маань ямар ч бодол унших устгах чадваргүй бөгөөд түүний хийж байсан бүх зүйл нь ердөө сан аа болон Хэнсүүг жинхэнэ алуурчнаас хамгаалахын тулд байжээ хөрхий. Харин жинхэнэ алуурчин тэрээр устгагч их нэр хож өгсөн байдгаа. Бодол устгадаг болохоор тэр юм болоо та. Үзэг солилцоход хаа нэгтээ харанхуй өрөөнд сан аагийн нөхөр Интэ сандал түлхсэн байдлаас унаа. Харин түүн рүү хармаасх зүүсэн хар нөмрөгтэй хүн ойртон алхаж угаар энэ ангинд төгсдөг. Дараагийн анги руу орохоос өмнө үзэгч та бүхэндээ маш чухал нэг мэдээллийг дуулгая. Бид бүхний танил чимээгээ уншигч бүтээгдэхүүн маань технологийн дараагийн түвшинд гарч сэтгэл хөдлөл илэрхийлэх чадвартай цоошин дуу хоолойноо нэвтрүүлжээ. Чимээгээ ридерийн шинэ хөлбөрт сэтгэл хөдлөл бүхий 2 эмэгтэй нэг эрэгтэй хоолой нэмэгдснээр бичвэрийг зөвхөн унших бус агуулгын мэдрэмж өнгө эсийг хамтдах нэвтрүүлдэг болсон байна. Мөн монгол болон англи хэл дээрх бичвэрийг бод түүний яриа мэт сонсголонтой унших ба хэрэглэгчний 19 төрлийн сценаар 9 төрлийн сэтгэл хөдлөлийн таагаас сонгон ашиглах боломжтой болжээ. Сценаар таг гэж юу болох талаар дэлгэрэнгүй тайлбарыг description хэсгээс лавлаарай. За тэгээд энэхүү гайхалтай сэтгэл хөдлөл бүхий дуу хоолой дэвшлээ технологиг аль болох олон хэрэглэгчдэд хүртээмжтэй байх үүднээс чимээгээ уншигчийн үндсэн багцын үн ердөө 1000 төгрөгөөр нэмэгдсэн юм шүү. Дуу хоолой бол өв соёлын үнд илэрхийлэл. Энэхүү үеийг дижитал орчинд амьдруулж ирээдүйн хождоо өвлүүлэх зорилго бүхий хамгийн орчин үеийн технологийн шийдлийг та яг одоо reader.com сайтаас веб хувилбараар мөн чимээгээ reader аппликейшнаа татаад туршиж үзэх боломжтой. Киноны шинэ анги 29 жилийн өмнөх зураглаар эхэлнэ. Жигүү сэтгцэн имлэг твтэх ба түүний байрлал өрөөний ханны цаанаас нэг тоосох сугарч хажуу өрөөний өвчтний гарцхойлаа. Тэр үүний гаран дээр самардуулсан мэт дөрвөн зураас бүхий маш тод сорь байх бөгөөд жигүүч тэр цохож гар тоосхны нүхний цаанд байх хүний царайг хараад айж цочирдож байгаа нь харагдана. Дараагийн үйл явдал нь одоогоос 20 жилийн өмнөх цаг хугацаа руу шилждэг. Жигүү тэр үед эрүүл мэндийн хувьд тааруухан байсан ба сан аагийн ээж болон бяцхан сан аа охинтой хамт амьдарч байжээ. Тэрээр ээж охин хоёр чин сэтгэлээсээ хандаж өөрийгөө удахгүй нас барна гэж бодож байсан учраас бүхий төрөнгөө тэр хоёрт өвлүүлэхээр шийдэж эхнэртээ бүгж охиндоо зүйлд бэлгэлэхээр худалдан аваад байв. Ер нь их хэлэхтэй байжээ. Гэвч нэг өдөр сан аагийн ээжийн жигүү тийжгсэн хоолыг эцэн гэрийн тэжээвэр нохоо хорцсноор жигүүгийн сэтгэл цэв суудаг. Жигүү эргэлзэн байж дараагийн хоолноос айлын дахианд өгч шалгаж үзтэл тэр дахианууд мөн хортож өгдөг ба хачиргалтай нь энэ үеэр гар дээрээ дөрвөн зураастай сорвтой хүн түүнийг нууцаар ажиглаж байлаа. Одоо цагт Домбек эмнэлэг тухаангүй эвтэх жигүүгийн эдгэр дурсамжийг уншиж нэгэн чухал дүгнэлтэнд хүрдэг. Түүний үзэж байгаагаар жинхэнэ алуурчин аллагын зөгнөлтөй холбоотой жигүүгийн ихэнх дурсамжийг устгасан болж таарав. Эцэст нь жигүү ухаан ороход Сомми түүний хүлээгээд камер асаасан сууж байдаг бөгөөд өнөөхөн ч дуртай дургүй үннээ ярьж эхэлдэг. 20 жилийн өмнө сан аагийн ээж сан аагийн аавтай нийлж жигүүг хордуулах замаар цагаас нь эрт үхэл рүү түлхэж улмаар хөрөн мөнгөнд нэзэн суух. Бүр цаашлаад зүрхний өвчтөй бяцхан охин сан агаа хүртэл цааш нь хариулах төлөвлөгөөтэй байжээ. Жигүү явж сайхан сэтгэлтэй хүн байсан тул хөөрхий сан ааг хамгаалах гэсэндээ бөөгийн хатуу зан үйл үлдэж нохоогоор нь тахил өргөж байсныг бяцхан сан аа тэр үед олж харчаад буруугаар ойлгосон байв. Жигүү үргэлжлүүлэн устгагч буюу дурсамж арилгагчийн тухай ярьж тэр этгээд нь өөрийг нь ашиглан 1999 оны аллагыг хийлгсэн ч дараа нь бүх дурсамжийг нь устгасан хэмээн хэлнэ. За одоо энэ ч бүр заваарсан юм болох юм дээ. Жигүү сүүлдээ Домбек Сомми хоёр ч гэсэн өөрсдөө халуурчин байж болохыг сануулж дурсамж нь үнэн зөв хэсэгт нь хэн ч итгэлтэй байж чадахгүй хэмээн хэлдэг. Энэ үеэр цагдаагийн том дарга нь тэдний бичлэгийг өөрийн биеэр ирж үзэж сууж байлаа. Жигүү дурсамжийн арилгууснаас болж удаадараа юу болоод байгааг ойлгохгүй нөхцөл байдал орж байсан ба эцэст нь хятад руу явсан байна. Харин 20 жилийн дараа халуурчин түүнд эргэж иргэсэн зурс илгээжээ. Нөгөө талд Домбек Жигүүгээс олж авсан дурсамжийн дагуу багийнхантайгаа нийлж Жигүүгийн гэрийн хуучин даамал хийдэг байсан хүн болон түүний хүү Тээгүү нарыг олж уулзсан. Гэтэл нөгөө даамлын хүү Тээгүүгийн гар дээр нөгөө хачин дөрвөн зураас бүхий сорь байх нь тэр. Домбек үгэн тэр Тээгүү нөхрийн дурсамжийг уншдагч бод сэжвэр олж чадсангүй. Үүний зэрэгцээ 20 жилийн өмнө Шимбэ хотод нүүс зөрөгчийн хийн хордлогоор 20 эдэн настай 7 залуу нас барсан хэрэг сөхөгдөж тэр ослоос ганц амьд үлдсэн хүн нь сан аа байсан болохыг мөрдөгчд олж мэддэг. Тэгэд мөрдөгчд сан аагийн гэрт очиж тэр иргэн талаар асуудагч нөгөөх нь юу ч сандгүй ба зөвхөн нэг удаа угаарцсанасаа олж имлэг твснээс санаж байв. Энэ үеэр Соммигийн анхаарлыг сан аагийн хүүгийн зурсан газрын доорх мангасын зураг татхан тэрэ. Хүү сараалчин тагтны цаанаас хар бэлээтэй гаргарч ирээд түүний хөлд хурж үг дүрслэн зурсан байлаа. Домбек хүүгийн дурсамжийг уншаад сүлд Жигүүгийн байшингийн гадаа сараалчин доороос хүний гар цохож Домбекийн хөлд хүрсэн дурсамжийг үзээд устгагч гэх нөхөр заавал хүний бид хүрч байж дурсамжийг нь харилгадаг болохыг ухаарна. Тэгээд л тэр шөнө Жигүүгийн дурсамжийг унших гэж байхад нь Домбект өөр дурсамжууд холдон орж ирээд ухаан алдаж унсан юм байна шүү дээ. Ингээд Домбек Сомми хоёр Жигүүгийн гэрлөө явж газар сурлуулсан сараалчин тагийг нээн улмаар газар доорх хонгол дотор явсаар хүлэмшийн доор байрлах хувцсны өрөөнд хүрдэгэ. Домбек нэг
өөрөөг шалгаж байхад Сомми өөр нэг чимээг даган явсаар өөр нэг өрөөний буланд хар нөмрөхтэй хар масктай хүн сууж байгааг олж харна. Сомми түн рүү буугаж өглөөлөн хөлөнгөө байхыг тушаахад тэр масктай хүн ураг шалхаж улмаар Сомми гал нээлээ. За нөгөө хар масктай хүнийг буучгүй гэтэл Сомми зүгээр л хий гал нээсэн байж таарав. Домбек Соммиг дахин гал нэхээс өртөж буланд өвхрөн сууж буу тэр хүнд ойртон багийг нь хуулаад царайг нь артал тэр нь Санаагийн нөхөр Интэй байхан тэр. Домбек түүний дурсамжийг унших гэтэл түүнд дурсамж ихээр зүйл юу ч үлдээгүй. Ой ухаан бүрэн цэвэрлэгдсэн байх ба бүр их хэлээрээ ч ярьж чадахгүй нэрэж мэдгүй хүн болсон байв. Ингээд түүнийг даруй эмнэлэгт хүргэлээ. Удахгүй ихнэр Санаан түн дээр иртэл Интэй Санааг хараад баг зэрэг тайвширч эмчнэр түүнийг тархинтай гэмтэлхүүд бол удахгүй идэх боломжтой гэж үзнэ. Харин Домбек Интэйгийн оюун бодолд бүх юм дуусаагүй. Чиний бохир гар хүрсэн 3 дахь хойрогч сарын сүүл гэхэд үхэн тэгээ чи зовж хандлан гих алуурчны үлдээсэн үгсийг сонссноо Сомми дулгадаг. Ер нь бол сар дуусахад ердөө 3 хоног үлдсэн байх ба энэ удаа Домбек алуурчны араас хөөцөлдөг ус харин өрх тавихаар шийднэ. Энэ зур цагдаагийн газрын дарга хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гадагш задруулахыг хориглож тагнуулынхнаас өрсөж алуурчныг амьдаар нь барьж цагдаагийн газрын нэр хүндээс сэргийхийг тушаав. Сомми үнийг гүйцэтгүүлэхийн тулд Домбекийг албан бус байдлаар багтаа оруулахыг хүсэж ер бусын мангасыг барихад ер бусын хүн хэрэгтэй хэмээн ятгана. Мөн Сомми энэ хэргийг илрүүлбэл өөрийгөө болон өөрийн дарга Бён нарыг тушаал дэвшүүлэх болц тавилаа. Гэвч энэ үнэндээ цагдаагийн даргыг төөргөлдүүлэх нэгэн төрлийн тактик байв. Ингээд Сомми Домбектэй холбогдсон дөр хуваарилт амжилттай болсон талаар мэдэгдэг. Энэ хоёр бас нэг жүжиг зохиож байгаа бололтой. Улмаар Домбек жигүү дээр очиж өөрсдийн төлөвлөгөөнд оролцохыг санал болгох ба өнөөх нь ихэнтэй татгалцсан ч Интэй тохиолдсон золгүй явдлын тухай сонсоод бодлоо өөрчлөхөд хүрнэ. 2002 онд залуухан Интэй Хятад гэмтвэрлэлээс хор худалдаж аваад ахынхаа өшөөг авахын тулд ажилтг бүлэглэлийнхээ хүмүүсийн хоолнд хор хийдэг. Гэвч Хятад орны 8-ачид Интэйг хуурж элсэн чихэр өгсөн ажээ. Бүлэглэлийн ахлагч эмэгтэй тэр хаваа баздаг тул түүний үйлдэлийг аль хэдийн мэдсэн байх ба жинхэнэ хор гаргаж ирээд Интэйд өгч алхаар завддаг. Гэтэл тэр үед тус бүлэглэлийн олзны хүн буюу нөгөө өрөөнд хүлээтэй байсан хүн гэнт гарч ирээд бүх хүмүүсийг ихнээс нь хөнөөж эхэлнэ. Тэр хүн одоогийн жигүү байх бөгөөд бүлэглэлийн хүмүүсийг бүгдийг нь цааш харуулсны дараа өөрийнх нь царайг харсан хүнийг амьд үлдээдгүй гэж хэлэн Интэйг хүртэл алах гэж дайртал Интэй түнд ингэж хэлсэн байдаг. Би ахынхаа өшөөг авч чадсан учраас үхлээс айхгүй байна гэж түүнд хэлсэн аж. Улмаар жигүү үхлээс айгаа байсан хүнийг алах хэрэггүй гэж үзээд амьд үлдээн тэр цагаас энэ хоёрын нөхөрлөл эхэлсэн бололтой. Үзэгдэл одоо цаг руу буцахад Санаа амьлагт байгаа жигүүгээс та намайг хамгаалахын тулд ээжийг асна уу гэж асуухад жигүү түүний асуултыг хүүтнээр ницааж өөрийгөө муу хүн мэт харагдуулах замыг сонгов. Хөөхий жигүү Санааг одоо болтол өөрийнхөө охин мэт санах ба ээжигээ муу хүн байсан гэх дурсамжтай үлдээхгүй тулд түүнээс үннийг нууж байгаа нь энэ байлаа. Хэсэг хугацааны дараа Сомми өөрийн багийнхан болон цагдаа нарыг оролцуулаад бүх хүнийг алгын хэрэгт холбогдолтой эсхийг шалгаж эхэлдэг. Харин Домбек тусгай мөрдөх багийн гишүүдийг шалгахын тулд зориудаар тэднийг өдөж хоргон маргаан дэгдэх ба улмаар маргаан зодон болж энэ завшааныг ашиглан бүгднтэй нь биеэрээ хүрэлцэнгээ дурсамжийг нэг хүрслэн уншиж аваад тэдний хэн ч хэрэгт холбоогүй болохыг тогтоодог. Үүний дараа Сомми Домбекээс алуурчны дараагийн хөрөг чин байж болох вэ гэж асуухад Домбек Интэйгийн хоосон дурсамжнаас өөрийг нь зовлон шаналд унгаана гэсэн үгийг сонссон тул багийн андууд болохгүй эсвэл сайн найз цагдаа Сэхүүн байж магадгүй мэн таамаглана. Улмаар Домбекийн андууд эрсдлийг үл хайрхан алуурчинд өрх тавих төлөвлөгөөнд оролцохоор шийдэж биедээ нууц камер зүхээр олцгаадаг. Төлөвлөгөө эргэж өдөр ирэхэд жигүү шүүх хурал руу хүргэтгэхэр болдог ба Домбекийн багийн хоёр нууц камер ингэртэй зүгөөд түүнийг дагалдан хүргэж өгнө. Шүүх дээр жигүү хуучны алга үйлцэн хэрэгүүдээ хүлээн зөвшөөрж түүнийг өмгөөлж байгаа им гэдэг өөдгөө гарч эвгүй байдалд орж нэг мэдсэн жигүү би дахиад хүн алах боломжтой бол чамайг сонгох байсан идэргэд өмгөөлөгчийнхөө чихийг тас хазаж дараа нь өөрийнхөө хоолоор үзэг зогоод бүр амиа орлох үйлдэл гаргалаа. Ингээд түүнийг яралтай хаалганд оруулахаар эмнэлэгт хүргэж эмнэлгийн дээд давхрын VIP тасагт хатуу хамгаалтанд шилжүүлнэ. Шөөндөнд болоход барилгын цахилгаан гинт тасарч харуулт гарч ирсэн цагдаа нар ухаан алдаж дурсамжаа устгуулсан байдалтай олдлоо. Гэтэл энэ болж өвхөн Сомми Домбек хоёрын алуурчин барих төлөвлөгөөтэй өрх байсан ба Сомми аль хэдийн жигүүг нууцаар өөрийнхөө дэргэд авсан байв. Ер нь бол алуурчны жинхэнэ байн жигүү байсан бололтой. Яжжитл тэр үеэр алуурчин орж ирэх байх гээд дотож байсан VIP өрөөнд Санаа сүүлчийн удаа жигүүтэй уулзч магадгүй гэж бодоод ороод ирдэг. Гэтэл Соммигийн байгаа өрөөнд жигүүд буу тулгаад зогсож байгаа нөхөр нь яг үнэндээ алуурчин байх магадaltaй болоод явчлаа. Жигүүч байдал бичсэнийг нь ойлгож гинтл Соммигоос аавыг нь алсандаа уучлал хүсэж энэ бүхэн өөрийнх нь үүлгүүр гэж хэлээд таягаараа ард нь буу тулган зогсох нөхрийг цохоод ав. Соммич байдлыг ойлгож тэр хүн рүү бууддагч өнөөх нь сум нэвтрдэггүй хандаастай байсан тул ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Улмаар цагдаагийн дүр төвлсөн алуурчин утаад бөмбөг шидэд зүгтгаар завдлаа. Энэ мөчид Соммиг аюулд орсныг ухаарсан Домбек тэр барилгын дээвэр дээр гүйччихэд мөн л алуурчин руу гал нэхэд алуурчин барилгын тагтнаас ос унган буух гэж оролдоно. Дахин буутахад энэ удаа ашгүй алуурчин суманд өртөж доош унамгцаа газар төлөнгөө өвтөн тэрэ. Ийхүү 3 дахь хөрөгчийн амийг алдах шахсан энэ шүн амьсгаа даран өгөхөд тэдний төлөвлөгөөд өрөх биелэлээ олсон болов уу яасан бол. За ер нь бол үндсэн алуурчин нь тусгай хүчнийхэн буюу багийнхантай ижилхэн увслахад жигүү Сомми хоёрын дэргэд нэвтэрч чадсан байна. Улмаар жигүү түүнийг жигэн алуурчин гэдгийг ухаармагцаа түүнтэй нослож Соммиг алуурчны өдөөс гал нэхэд шархтуулж чадсан ч өнөөх нь 7 голтой болохоор зүгтчихдаг. Алуурчинтай үзэлцэн жигүү хүн шархтаж бодлоо Домбек тэндэрч алуурчны араас хөцөлтөн. Домбек алуурчныг бараг барьж аваад булан чахаад маска авахыг шаардтал өнөөх нь дуу хоолойгоо өөрчлөх төхөөрөмж ашиглан эмэгтэй хүний хоолоогоор Домбекийн ээжийн үхлийн талаар дурсаж чи ээжигээ өгөж байхад яагаад юу ч хийгээгүй юм бэ хэмээн тохуурхна. Яг л хэргийн газрыг сандуулах мэт бяцхан Домбекийн ойлгох
дуу хүртэл дөрөөснө. Хормын дотор олсоор доош бун зүгтхэд Домбек түүний дээрээс нь бууцаар л байла. Харин дотор үлдсэн Жигю хүн чархацсан улмаас амьсгал хураахынхаа өмнө Сомми тандан миний хэлхийг сайн сонс. Чи түүнийг заавал олох ёстой. Човон гэж хэмсээр нас орлаа. Өнөөрөн ээж тохирогч Жигю байж таарлаа даа хөрхий. Алуурчны тухай тэрээр газар дунаад буудуулсан мөртлөө ам мөлт соргож дөнгөсөн байх ба Домбек араас нь очиж шалгахтал өнөөгч нь бохрын нөхөр орон зайлсан бололтой цусны мөрн үлдсэн байв. Маргааш нь олж хэрэг явдал бүтлгүүцсэнгээс Сомми өөрийн даргын өмнө бүх хариуцлагыг хүлээхээ мэдгэтгэхэд дарга Бион одоо чи өвтөрт ажилласаа халагдсан ч багд нэмэн түүнийг ширүүнээр зэмлэнэ. Цагдаагийн газарт яаж яваад нөгөө ядаргаатай прокурорууд нь сүр бадруулж ирээд өөсөв хайх гээд бөө юм болдогч цагдаагийн дарга тэр өөдгөө прокурорын өмнө Домбекийг хэрэг илрүүлэх гэж байхад нь саад болсон явдлыг нь сөхөж ёс зүйн зөрчлийг нь ил болгоно хэмээн сүрдүүлснээр буцаагаад явж дөнгөдөг. Гэвч дарга Соммиг ухаан мутагаас ч нь бол цагдаагийн албан агчдын нэр төр сүрч бай гэж хэлээд прокурорын газарт мэдээлэл очихоос өмнө огцрох шаардлага тавилаа. Үзэг зэрэгтүүд жинхэнэ алуурчин өөрийн биеэс бууны сувнуудыг суглан гаргаж шархаа боод цэвэрсний дараа дахин хар маска зүүж дараагийн алгаа үлдэхээр зэхэж бүү мэд зураглал үзэгдэнэ. Орой болоход Соммын навс сэтгэлээр унсан байдалтай гэртээ эртэл гэртэн Домбек түүний хүлээг сууж байлаа. Одоо бүр амар болж дээ. Дурсамжнаас нь хаалганы кодыг нь мэдж авсан юм байх та. Тэгээд айл зөвшөөрлгүй нэвтэрсэн шалтгаанаа өөрийг нь хаасайгүй хэвлэлийнхэн бас прокурорууд ирж хайгаад амар зайг нь үзүүлэхгүй байгаа учраас энд орогнохоор шийдсэн хэмээн тайлбарлана. Улмаар Домбек Соммид сүүлд алуурчиндаа тулахдаа ээжийнх нь аллагын эргийг тэр алуурчин дэндүү сайн мэдчихсэн гэдгийг нь хэлж эцсийн хүртлийн хэргийн араас явна хэмээн эрс шийдэмгий мэдтгэн тэр. Харин Сомми түнд ажилласаа халагдсан талаараа мөн Жиюг өгөхийнхээ өмнө хэлсэн устгагч Домбекийн өнгөрсөнд нуугдж байгаа гэх үгсийг дамжуулдаг. Ер нь бол Сомми Домбекийг хэргийн газрын талаар бүрэн санахгүй байгаач тэр үед алуурчин ямар нэг байдлаар дурсамжинд нь оршиж байгааг хэлсэн байх магадaltaй хэмээн үзчихэв. Үзэг солигдоход 19 настай Домбек амиа орлохоор шийдэн дээвэр дээрээс үсрэх гэж байхад нь нэг охин гинт гарч ирээд түүнийг аварчуу дурсамжийг харуулна. Домбек тэр охины гараас барих мөчтөө түүний дурсамжаас амиа орлохыг хэд хэдэн удаа оролдож байсан гэдгийг нь олж харсан байд. Үзэгдэл дахин Соммигийн гэрлүү шилжихэд хонх дуурч Домбекийн багийн буюу гоо ахлах мөрдөгч Сэхүнаар тэдний тоолонд барьсаар орж ирэв. Эднэр одоо ажилласаа гарсан ч гэсэн хэрэг дээр үргэлжлүүлэн ажиллана гэж шийдсэн бололтой. Тэр дахин 20 жилийн өмнөх Шимбэ хотод гарсан яав нөгөө сан ганцаараа амьд үлдсэн хэрэг дээр төлрөх ба тэнд нь үүс төрөгчийнхээ угаартаж нар сурсан 7 залуу бүгд өөр их сургуулийн оюутан байсан ч багасаа л нэг хувийн багшийн сургалтанд хамрагдаж өссөн баян чинэлэг айлын хүүхдүүд болох нь тодорхой болдог. Бас хохирогчдын ар гэрээс нь хинч гомдол гаргаж хэргийн араас хөөцөлдүүлээг байна. Мөн мөрдөг Сэхүн тэр 7 залуудундаас Со Филипп гэх нэг хүний нэр их содон санагдсныг онцож сүүлд дотоод мөрдлөгийн бичиг баримт дундаас мөн Со Филипп гэдэг нэр бүхий хэргийн материал олж харсан талаараа хэлв. Тэр үед уг хэрэг дээр дотоод мөрдлөг хийгээгүй гэж тэмдэглэгдсэн хэрнээ ийм баримт олцсон тун ачаалттай байдаг ба ер нь бол тухайн хэргийг мөрдөж байсан мөрдөгч Чин Кисү хэргийн материалыг устгасан байх магадaltaй болоод ирж байгаа юм. Маргааш нь сайн дураараа мөрдлөг хийгэр шийдсэн багийнхан маань тухайн үед шалгалтын материалыг устгасан мөрдөгч Чин Кисүг хайгаад очтол өн осолд орж дурсамжаа алдсан байдалтай эмнэлэг хэвтэж байж таарлаа. Түүний хэлж байгаагаар тэр өмнөх шөнө хүүтэйгээ машинаар явж байсан ба гинтл машин осолдож ослын дараа хин нэгэн түнд гар хүрснийг санаж байсан ч царайг нь санахгүй байгаагаа хэлдэг. Улмаар Домбек түүний дурсамжийг уншихдаа хар масктай улаан нүдтэй хүний дүрсийг олж харахад цаазлагч байсан гэдгийг батлана. Гэхдээ Чин Кисүч гэж бас мөрдөгч юм гэсэндээ алуурчны өмсөн хувцсны товчийг сэм тастаж амандаа хийсэн байх ба Домбек шаардж байгаа товчийг ч гэсэн гаргуулж харлаа. Товчны хээг шалгаад үстэл цэцгийн дэлбэний дунд галын дөл өхий тэмдэгтэй байв. Сомми үүнийг хараад галын албаныхын өмсдөг дөрөв товцны тэмдэг байж болох юм хэмээн таамагладаг. Улмаар тэр дөнгөж хүүгээ алдсан эцгийг байцаагаад яах вэ гэж бодоод Шимбэ хотын гал унтрах албаны зүг хөдөлцгөв. Тэнд очиод товчны эрэл гартал тим товчтой хувцсыг 20-с дээш жил ажилласан гал унтрах багийн нэр хүндтэй албан хаагчдад дурсгадаг хувцс болж таарлаа. Манай хэд гал унтрах албаны даргаас 20 жилийн өмнөх ослын талаар тодруулан асуухад дарга нь ашгүй ослын талаар санаж байдаг ба тэнд ажиллаж байсан багийн нэг гишүүн түнд хэргийн газар гас өнөөгч очихоос өмнө нэг цагтаа ирсэн байсан ч дараахан хаа нэг тийш алга болсон тухай хэлдэг. Мөрдөгчд яг тэр цагтаа харсан ажилтнтай уулзах хүсдэгч тэр хүн дөнгөс сая яаралтай дуудлага аваад гараад явчихсан байв. Мөн тэдний дэргэд зогсох эмэгтэй ажилтан гинт ам нээж тэр ажилтан гэхдээ 20 жилийн өмнө хүндэтгэлийн ослоо хэм цэвэрлэгнээс сулгаад алдсан гэсэндээ гэж хэлэхэд нь Сомми гинт тэр товчийг санаатай өрхөөсөн гэдгийг нь ухаарч тухайн дөрөв товцоо алдсан гал соногч алуурчин дараагийн хоригч болж байгаа гэдгийг нь ойлгов. Алуурчин тухайн үеийн хэргийн гэрчийг устгахаар шийдсэн бололтой. Улмаар манай сайн дурын мөрдгийн багийнхан маань нөгөө гал соногчийг эрсдэлд орсон гэж үзээд араас нь хор шийдлээ. Гэтэл тэр гал соногчийн багт ирсэн яаралтай дуудлага нь үнэндээ хуурамч дуудлага байсан бөгөөд нөгөө гал соногч маань үүнийг мэдлгүй дотгош ороод явтал үл таних багтаа итгээд түүн төхөж хүчлөрөгчийн гуурсыг нь хайчилж улмаар гал соногч ухаан авлартан газар тундаг. Гэтэл хаа нэгтээс Домбек гарч ирээд түүнийг үүсээр гарч ирлээ. Мөн Домбек түргэний машин гал соногчийн хамт сууж дурсамжийг нь уншингаа 20 жилийн өмнөх хэргийн үеэр сан агийн дэргэд царай нь харагдахгүй баруун гарынхаа шуун дээр гүн шарх авсан цагдаагийн дүрсийг олж харав. Домбек ихтэй хүчлөрөгчийн дутагдалд орж байсан тул баруун гарын дээрээ сорвитэй цагдаагийн шивнээд ухаан алдан ундаг. Үзэг зөрөгтөд хотын хаа нэгтээ тогтоомын сааданд гэр бүлийн хүчирхийл үлдэж буй эрэгтэйг харуулах ба гэнт нэг багтай хүн тэдний дундуур орон эрэгтэйг нь дил буцаад чаяад
гэртээ орж ирэн цустай биелэгээ тайлж байгаа нь харагдана. Түүний баруун шуун дээр урт гүн сөрөв тогтсон байх ба царайг нь бидэнд харуултал цагдаагийн газрын дарга ий байлаа гэж. Энэ кино маань бүр сэтгцэл надад дуусахгүй байна л дөө нэрэ. За ингээд энэ түрээд дурсамж уншдаг мөрдөх цувралын маань 3 дугаар хэсэг өндөрлөж байна. Биднийг дэмжин лайк, subscribe дарахаа бүү мартаарай. Том утгагүй киноны төгсгөлийн хэсэг дээр иргэн уулзцгаая.